манай зочин маань өөрийгөө товчхон танилцуулж явах хоо ихний хэсэгт нь. За намайг Ганбатын хичээ гэдэг архитектор мэргэжилтэй. Тэгээд бас Австрал улс сурж ирсэн. Тэгээд одоо 2 охинтой. Тэгээд одоо залуучуудын GCI гэдэг байгууллагын нэг Монгол улсад бол 17 салбар байгууллага байдаг. Тэрнийх нь одоо нэг салбар байгууллагынх нь ерөнхийлөгчөөр энэ жил ингээд сонгогдоод ажиллаж байгаа юм эмэгтэй байна. Бас хуваараа бизнес эрхэлдэг. Тэгээ манай Fox-ийн бас их зөв хүнийг олж зочноор урьсан байна гэж харж байгаа миний хувьд. За тэгээд модератор нь бас өөрийгөө товчхон танилцуулж ихнээс их. За миний би болохоор Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүүн чиглэлээр төгссөн бакалаврын зэрэгтэй. За одоогоор бол Төвийн бүсийн DBS телевизийн сэтгүүлч, редактор, нэвтрүүлэгч, сурвалжлагчаар ажилладаг юм хүн байгаа. Сэтгүүлч мэргэжилтэй хүн байгаа гэсэн үг. За тэгээд их туяагаас хамгийн эхлээд мэргэжлээ сонгохоос өмнө өөрийгөө сорж юунд дуртайгаа мэдхийн тулд ер нь юу хийж, юуг турхид өөртөө одоо ямар зүйлүүдийг ирж хайх боломжийг олох ёстой гэж боддог вэ? Энэ талаар хоёлаа ярилцгаа эхлэе. За тэгээ яг манай охин одоо 18 хүрээ сая өнгөрсөн намар их сургууль явсан байхгүй юу? Манай хамгийн том охин. Тэгэхээр яг надад бас тулгарсан. Одоо ингээд би охиныхаа мэргэжлийг яах вүлээ? Өөрөөр нь явуулах уу, яах уу гэд. Тэгээ энэ туршлагаасаа бас та бүхэнтэйгээ тэгээд одоо асуудал тулгарч байгаа залуучуудтай бас өөртөө тулгарсан одоо амьдралд бас тулгамдсан юмнуудаас туршлагаасаа хуваалцахтаа бас таатай байна. Тэгээд мэдээж нөгөө өөрийн хувь хүнд тохирох юм байна, тохирохгүй юм байна. Тэгээд хэрэгтэй зөвлөгөөг нь аваад, хэрэггүйг нь алгасаад яваасаа гэж юм төрөнд хүсмээр байна. За хувь хүн өөрийгөө хөгжүүлж одоо мэрэгчлээ ойлгохын тулд ямар чадварууд эзэмших ёстой вэ гэдэг дээр би ер нь эхлээд өөрийгөө маш сайн чагнаасаа гэж хүсдэг. Яагаад тэгэхээр нөгөө хүн болгон одоо тэр гоё гэж зөвлөгөө өгөнгөт тэр л нэр гоё юм шиг санагдал хүүхдүүд маань ингээл дагаа явдаг штэ. Ер нь бол тэр өстө гоё гэж энийг ингээд зургатаар харсан чинь гоё юм шиг байна гэд ингээд хүн дахасаа илүү эхлээд өөрийгөө чагнаад би яг юунд дуртай юм, энэ яг миний үндсэн өрөөдөл муу юм уу биш юм уу гэдгийг өөрөө эхлээд чимээгүй ингээ орчинд өөрийгөө чагнах нь айгүй зөв юм шиг санагдсан. Яг л би нөгөө манай одоо охинтой жицүү бас нэг одоо миний төрсөн ихчийн охин манаас яг жицүү. Тэгээ энэ хоёр маань хоёр өөр характертай. Хоёр өөр одоо мэргэжил сонгоод явсан чинь ингээ хоёр өөр үр дүн гарсан байхгүй юу? Одоо тэр хоёрыг ингээс нэг л одоо бол вакуум орчинд ингээд хамт сургуульд явдаг, хамт бүх юм зэрэг хийлэгдэх хэрнээсээ хоёр шар өөр үзүүлэлт гарсан. Тэр нь одоо яагаад надад мэдрэгдсэн бэхээр хүн өөрөөгөө манай охин бол жоохон чимээгүй дотгошгоо болохоор айгүй их чагнажсэн өөрөөгөө. Тэг яах юм бол гэдэг ч юм уу. Нөгөө охин маань бол илүү гадагшаага ингээл хүмүүстэй ярилцаал инкүү тэхүү гэл айгүй их яваал байнгу сүулдэ яг нөгөө сонгосон мэргэжил нь урд нь ингээд тохироогүй гэдгээ ингээд ойлгоод гитг ч юм уу. Ийм хоёр үр дүн гарсан байхгүй юу? Тэг манай охин бол одоо Америк улсад Саванагийн хотод арт сургууль сурдаг. Тэгээ одоогоор бол 4.0-тэй GPA 4.0-тэй бүх хичээл дээр онцгойд явж байна. Би ийм одоо өндөр одоо үнэлгээ үзүүлнэ гэж одоо охиноо бол бодоогүй. Тэгсэн чи тэр хүүхэд юу хийсэн бэ гэхээр энэ л миний мэргэжил байна гэж юу нь бол дотроо айгуу сайн чагнаад тэгээ явсан болохоор бас тийм өндөр үлгэр үзүүлж байгаа юм болов уу гэж харж байгаа. Тэгэхээр залуучуудаа илүү их одоо өөрийгөө хөгжүүлээл тэрэнд ч үзээ, энэ ч үзээ гэхээс илүү эхлэлтний наан нь бол өөрийгөө маш сайн чагнаад үзээсэй л гэж ер нь бас зөвлөмөр байна да. Яг өнөө өөрийгөө чагнах нь чухал дээ. Гэтэл хүүхдүүд яадаг вэ гэхээр зүгээр хэлбэрийг хараад энэ чинь гоё харагддаг юм биш үү те. Ийм болчвол кул юм биш үү гэдэг ч юм уу те. Эсвэл аав ээж нь хажуунаас нь ингээд шууд за миний охин миний хүү тийм болчихгүй да. Болчихгүй да. Юм болчихгүй да гэл те. Тэгэхээр манай интегрийн хэлж байгаа маш зөв байна. Дотоод сэтгэлээ өөрийнхөө дотоод мөн чанар те. Тэрийг маш сайн олж мэдгэн өөрийгөө таних нь чухал ах гэж бодож байна. Тэгээ би охиноо одоо юугаар явах вэ гэж яхад нь өөрөө арт гэж яхад нь би ингэж бодохгүй. За миний хөө арт ч одоо тэгээд яг ямар юм бэ? Монгол тасварцсан уу? Хайран сайн яг уу тийм. Одоо зүгээр л. Одоо урлагийг чинь ойлгох хүмүүс чинь маш өөр одоо маш ховор одоо цөөхөн одоо хувь нь л ойлгодог штэ. Тэгэхээр одоо энэ мэргэжил болж чадах уу гэдэг өөрөө амьтанд их хайртай байхгүй. Тэгэхээр би ингэсэн чи зүгээр ингээд амтан одоо сургадаг ч хүн болцсон байсан. Энэ бол мэргэжлээ. Ягаад гэвэл эн чинь өөрөө хүн бид нар хүний нэг нь
амьтантай амьд хүмүүстэй амьтантай харьцна. Энэ өөрөө бас асар бас гоё мэрэгжил шүү. Тэгэхээр мэрэгжил болгоны одоо ингээл те архитектор, эсвэл одоо юу гэдэг инженер, одоо юу гэдгийг бүх гоё тийм үнэтэй хуульч, эдийн засагч гэхээсээ илүү жижигхэн хүний тэр нөгөө оролцоогоо сайн хийж байгаа болгоомж одоо мэрэгжил одоо зүгээр л одоо тоогооч хийхдээ мэрэгжил ахгүй маш сайн мэрэгжил ахгүй тий. Тэгэхээр мэрэгжил гэдэг бол ганцхан энэнгээр тогтдог юм биш ээ. Чиний хажууд байгаа одоо хайрламаар байгаа одоо настай хүнийг асрах гэсэн л мэрэгжил ахгүй. Тэгэхээр юм болгон чинь мэрэгжил шүү. Тэгээ өвд уртага хамгийн түрүүнд олоорой л гэдэг зөвлөгөө өгсөн. Ихтэй гоё юм аа. Яг тэгж боддог би. Жишээлбэл миний хувьд болохоор яагаад сэтгүүлч болсон бэ гэхээр яг л нөгөө өөрийгөө дотоод мөн чанарыг таньж мэдснийхаа үндсэн дээр байхгүй юу. Би багасаа яг ингээл нэг юм хөтлөх юм уу, ярих нэг тийм үзэл бодлоо илэрхийлэх гэдэг ч юм уу те. Нэг тийм бусдаас асуулт асуух. Тэгээд айгүй тийм сониуч зандаа ингээ хөтлөгдөөд өөрийгөө сонсож байгаад ээж амаа ч гэсэн давхар дэмжиэд тэгээ сэтгүүлч болсон чи үнэхээр зөв мэржлээ сонгосон байсан ингээ дараа нь ингээ амьдралын явцад ингээ мэдэгдэж байгаа байхгүй юу. Тийм манай ихтэйгийн мэрэгжил гэсэн яг тэгсэн баха тий. Үгүй миний мэрэгжил аягүй сайн аа. Би 6 дугаар ангиас хойш юмч болно гээд. Тэгээд тухайн үед чинь миний одоо сургуулийн үед бол дандаа анагаахын дэрэгдэх химийн курсүүдэд давхар сурдаг тий. Тэгээд биологийн багшаасаа давтлага авдаг гэл ингээл би 23 дугаар дунд сургууль төгссөн л доо нийслэлийн. Тэгээд Японы анги гадаад хэлний сургуульчтай 23 онд Японы ангийг төгссөн. Тэгээд тэгж яхад эмч болно гэх айгүй мөрөөдөлтэй тэгээд явж исэн чинь айгүй санаа юм болсон. Тухайн үед чинь ер нь бол эцэг их бид нарыг чиглүүлэгч байлаа шүү дээ. Тэрнээс шүүл одоо бид нар сайн дураараа би ингэмээр байна гэвэл за битгий олон юм яриараа л гэдэг үе байсан. Тийм үед өссөн хүүхэд. Тэгээд одоо аавыгаа ээжээгээ эмээгээ хараад за эмчил болох хэвээр байна гэж бэлдээ ээжсэн чинь энэ нэг юм сонирхолтой нийттэй төг болсон. Тэгээд манай аав яг намайг 10 дугаар анги одоо өвөл хаврын би конкурс өгнө. Гэсэн чинь өвөл аав маань биеийг өвдөөд тэгээ нөө шамбрам гэдэг өвчин тусаад хятад руу эмчилгээнд явж гинэ. Тэгээ эмчилгээнд яваад тэнд одоо ингээл шамбрамчин та бүхэн ойлгох штэ тий. Гэсэн чинь нэг совлогч ингээл эмгтэй жоохон охин ирээл ингээл хамгийн минь цэвэрлж мөрөлсөн чинь манай аав буцсан гинэ. Одоо миний охин ингээд тэ нэг настай хүний ингээд цус нүчийг хараал тэ ингээл юм цэвэрлээд байж ин гэдэг чинь би юу нэг буруу юм хийжээгээд би гэж бодож байгаа хгүй тэр хүн би одоо охиныхоо мэрэгчлийг тэр хүн надад ихлэ зөвлөсөн байхгүй. Тэгэл хурж ирснээр за миний охин чи юмч болохгүй гэл би бүр гайхчих 3-4 жил нөгөө хийм биологоор нөдүүлсэн эмчил гэдэг юм төсөөлж исэн хүн чи яагаад гэсэн чи ерөөсөө ийм болохгүй байна миний охин чи ингээл цуснаж хараал тэгэл энэ бол нэг тийм сайхан юм биш байна гэл тэглээ. Тэгэхээр нь тэгээд бүр халуутад би яанаад би хавар болгож байхад юугаа өгөх юм бэ гэдгсэн чинь би нэг тухайн үед бас нэг 6 дугаар ангид нэг Японд 3 сар сурж ирсэн. Тэгэхэд нэг Японд нэг айлд байхад тэр Япон айлын ээж маань намайг айгүйх нэг зураг зурулдаг. Миний гарыг ер нь ингээд нэг юм зурганд айгүй тасгацсан. Тэгсэн чинь би өөрөө тийм бас жоохон эвдүүтэй л байсан юм шиг байгаа. Тэгсэн чи ер нь нэг зураад идэг штэ. Тэгээд чи нэг зургийн одоо нөгөө архитектурын анги чинь хар зургийн хичээл ордог. Тэрний давтлага явж ирсэн. Энд нэг яваад үзчихгээд тэгээд шүтээсийн тим давтлагын ангид нь явж үзээд тэгээ хаврын конкурстад архитектурын ангид архитектурын мэрэгчлэр шүтээст орж исэн. Тим төвхтэй. Айгуу сайн эмчээсээ шууд инженер рүү орсон. Тэгээд инженер хүртэл надад айгуу гоё санагдсан. Юу гэхээр архитектор тэр тусмаа яагаад гоё санагдсан бэ гэхээр би нэгдүгээр урлагийн мэдрэмж авдаг. Хоёрдугаар инженерийн бас мэдлэг давхар авчдаг гэсэн үг. Вау, тийм ч нэрээ. Тэгэхээр тэр маань өөрөө ингээд дараа нь би одоо ямар нэгэн зураг уншихтай инженерийн зурагчлал унших одоо янз бүрийн юм харахад би яг тэр нөгөө инженерийн зурагчлалыг хардаг мөн одоо нөгөө талаараа бас нэг гоё юм уран сайхан ийм гоё юм гоё байвал ингүүл бүр гоё болно гэдэг бүтээлч юм маань давхар хөгжсөн болохоор би бас санаандгүй сонгосон ч гэсэн бас архитектор мэрэгжилтэй хайртай. Тэгэхээр та манаас ингээд айгүй олон талаар бодож үзгэнэ шүү дээ тий. Заримдаа магадгүй алдаж магадгүй тий. Заримдаа ингээд алдсан юм шиг байж байгаа эцэг мөчөд онцсон юм шиг юмнууд бас гараад ирдэг. Тэгэхээр яг хаа мэдээж одоогийн залуучуудад ганц гоё боломж нь юу вэ гэхээр та бүхэн бүх юм нээлттэй та нар өөрсдийнхөө бас явах боломж нь бас бидний үеийнхээс илүү нээлттэй болохоор үнэхээр дуртай юм аа.
олж чадсан болвол үнэхээр дотоодоо чагнаж чадвал яг өөрийнхөө дуртай хүсэж байгаа юугаар ч хамаагүй мэрэгшээд явах нь өөрөө маш чухаллаа л гэж өөрийнхөө зүгээс тий бодож байгаа дүгнэлтээ хэлж байна. Манай ихтэй аюу гоё өнцгөр ярьж ин л да. Түрүү хэлсэн нөгөө амтан сургадаг хүн хүртэл мэрэгжил штэ гээл те. Нэр яг тийм байхгүй юу? Бид нар зөвхөн нэг юм нийгмийн салбарын мэрэгжлийг л ерөөхдөө ингээд ярилцаад идэв штэ. Хуульч, эрх зүйч, за тэгээд сэтгэл зүйч сүүлийн үед бас их тийшээ хуйларч ин те. Нийгмийн салбарын мэрэгчлээс гадна үнэхээр гоё мэрэгчлүүд ингээд хорвоо ертөнцийн дэлхий дээр дүүрэн байдаг. Тэгээ манай хүүхэд залуучууд зөв наад захаан зүгээр чат GPT рүү ороод те DeepSeek рүү ороод хамгийн эргэлттэй мэрэгжил ч юм уу те хамгийн сонирхолтой мэрэгжлийг хайгаад үзээрэй наацхан тий маш гоё мэрэгжлүүд байдгийг шүү гэж хэлмээр байна. Өөртөө гоё өнцгөр ярьж байна манай ихтэйгээр үнэхээр таалагдчихэв. За тийм мэдээж хэдүүлээ Fox гэдэг юм маш гоё аппликейшн дээр хэдүүлээ хамгийн анхны лайв ток хийж байгаа юм чинь гадаад хэлний тухай мэдээж ярихгүй өнгөрч болохгүй. Тэгэхээр гадаад хэлийг ер нь яагаад бид нар сурах хэрэгтэй бэ? Тэгэл өнөөдрийн дэлхийн ертөнцийн хурдцтай хувьсан өөрчлөгдөж байна. За нөгөө AI чинь бүрэн болоод байна тий. Тэгэхээр гадаад хэлийг бас гоё онцолж хэлээ. Гадаад хэлээ гоё мэрэгжил сонголцоо ч юм уу онцлоод бас гоё манай ихтэй юу гэж зөвлөмөр энэ хөлтөөстэй. За гадаад хэл бол яалчгүй одоо ингээд бид нарт ингээл тий утсаа онгойлгохоос ихцүүлэл SIM карт одоо нэг QR уншуулаад нээхээс ихцүүлэл бид нар хэлгүй бол одоо хаанч юу ч хийж чадахгүй хэмжээнд хүрчлээ л дээ. Тэгээд надад бас нэг тохиолдсон түүх гэвэл би нэг Австрал сурч исэн гэж исэн. Тэгэхэд би нөгөө нэг Монгол улсын их сургууль Монголч ч ингээл мундаг орч багш нар инженерүүд надад хичээл заалцсан гэл тий. Ингээл бас би бас гайгүй сураад төгссөн гэж бодоол ингээл очисон чинь бүр наацх юм мэдхгүйсэн байхгүй юу? Бид нэрээ одоо Монгол төгссөн одоо юу мэддэгдэхүү маань олон улсын түвшинд бол үнэхээр хүрч чадахгүй байсан. Тэгээ би тухайн үед би харчаа за ямар ч байсан боломжлоод бол гадаадд бакалавра чадахгүй бол магистра заавал сурах нь бол бидний ирээдүй Монголын ирээдүйд бол маш их хэрэгцээтэй юм биш үү? Ингэжж бид нар дэлхийдээ хөл нийлүүлж явна. Ингэжж бид нар одоо Монгол улсад одоо бодоод үзье өнөөдөр ингээл хүүхдүүд гараад явъя гэхэд зоо парк алга байна. Тэ өнөөдөр баг нэг одоо улсын нэг мужийн одоо төвшөнд хүрэхгүй хэмжээний ийм одоо хөгжил болцоод байгаа үед бол одоо залуучууд маань гадагшаа явж гадаад хэл сурж тэр орны тэр улсын гоё чадваруудыг мэрэгжлүүдийг авчирч нутагтаа Улаанбаатартаа Монголдоо ингэж оруулж ирэх нь бол маш үнэтэй одоо биднэрт бол хувь нэмэртэй. Тэгэхээр гадаад хэл бол яалчгүй биднээс бол маш одоо ерөөсөө салсчгүй нэг хэсэг болсон гэж ойлгох хэрэгтэй. Тийм шүү те. Тэгэхээр манай ихтэй бас чадвал бакалавр гэж хэлж байна шүү дээ. Одоо яг зарим хүмүүс ахлахлаарэ Монголдо бакалавр хамгаалаад магистрт явуулсан зүгээр янз янзаар ярьдгийн. Гэтэ манай ихтэй өөрийн туршлагаасаа ярьж байгаа учраас яг тэрийг биеэрээ туулсан мэт те. Бакалавраа сураад илүү тэ суурай сайн тавиад цаашаа явах нь шүү гэдэг маш сайн ойлгосон байх нь шүү дээ. Энэ тухай хоёул хэлрүүл ярьж болох уу? Бакалавраа халаад гэдэг дээр. Тийм. Би ч өөрөө бакалавраа Монгол төгсөөд тэгээд магистраа болоод Австрал руу яваад ингээд сурч исэн. Тэгэхээр бодоод үзэхээр яг хуу бакалаврын төвшин гэдэг чинь өөрөө бас нэг суур одоо нэг мэргэжлийн ойлголт шүү дээ тий. Анхны л одоо суур ойлголт. Тэгээд тэрийг ч гэсэн зөв газараа тавьчвал гадаад улс тавьчвал зүгээр санагдсан. Тэгээд бакалаврын хамгийн гол нь хэцүү юм нь бол маш өдөө өндөр төлбөртэй байдаг л да. Гадаадд цай суралцахад одоо шалгуур нь өндөр одоо шалгалтаа өгөх нь өндөр төвшөнд байдаг. Тэгээд тэрийг бас туршлагаасаа мэдж байгаа болохоор маш хүндрэлтэй байдаг. Яг нь би бас нэлээд сайн тэтгэлэг авчлаа гэж охиноо одоо бакалаврт явууллаа гэхэд л бас төлбөрийн хэмжээнд бол бас л нэлээд өндөр ингээд төлбөрийг давхар хажуугаар нь төлөх шаардлага гардаг ч гэдэг ч юм уу. Гэхдээ зөвхөн тэр хүүхэд их дээр хараад байхад Монгол тэр хүүхэд сурсан бол яг ингэж сурах байсан уу гэдгийг би мэдхгүй. Нөгөө хүүхдийнхээ одоо нөгөө воркшопууд буюу нөгөө ажлынхаа даалгавруудын дараа нь хардаг байхгүй курс болгоноор нь за би ийм ажил хийгээд ийж ингээд юу ясаа дүнгээ хамгаалсан гэдэг юм ин харсан чинь миний одоо сургуулийн 3 дугаар курс хийжсэн юмыг тэд нэр 1-р курсынхаа эхний семестр 2-р семестрт хийцэн явж байгаа байхгүй юу. Тэгээ бодоод үзэхээр хөгжил нь сурж байгаа тэр нөгөө нэг сурж байгаа өнцг нь шал өөр байна гэж ингээд харагдаад тийм болохоор яг болж өгвөл бакалавра чаддаг бол үнэхээр мундаг таад маань хичээх юм бол бүх тэтгэлгийг аваад ерөн сурах нь бол бас
айгүй бас зөв оновчтой юм байна гэж харж байгаа. Нэрээ тийм баха. Монгол их сургуулиудын юу бас мэдээж гадаадын их сургуулиудын энэ төр тухайс оюутанд олгож байгаа мэдлэг боловсрол юм шал өөр төвшөнд яригдах хэл та тий. Мэдээж дэлхийн шилдэг их сургуулиуд тий бүхэл төлөвлөгөө бүхэл юм хамгийн чанартай хамгийн сайн л одоо төлөвлөгөө сургалтыг боловсруулсан байх гэж бодож байна. Тэгэхээр нэрээ манай одоо хүүхдүүд зориглоод тий. Яа хаашаа суугаарай гэж бас тэр одоо утга үзхийг илэрхийлж байгаад маш баярлж байна. Зоригтой байх тухай бас ярилж шүү дээ. Ер нь бол тэгээд мэрэгжил сонголт гэдэг чинь энэ одоо хүний зоригтой басыг хамааралтай тий. Энэ талаар юу гэж бодож байна? Өөртөө итгэх хэрэгтэй байхгүй тий. За би энэ мэрэгжлийг ингээд сонгоод үнэхээр ажиллаж чадах уу? Наандаж 4 жил бакалавраар сурч чадах уу гэд. Мэрэгжил сонголт чи өөрөө бас хувь хүний зоригтой хамааралтай юм шиг санагдаад идэг. Хэмжээнд шууд архитекторлоо шилжихэд бас тийм байна. Ингээд үнэхээр юу вэ гэж баг хэдэн одоо 4-5 дэвтэр 4-5 жил дууссан тэр юу дэвтрээ зүгээр хаяал шал өөр мэрэгжил рүү 2-3 сарын дотор очно гэдэг бол айгу тийм сонирн байсан л та. Тэгээ одоо нөгөө станер юу гэдэг л аавыг л дагагдаа гэдэг шиг аав л одоо бич байгаа бахтаа л гэж тухайн үед бодож исэн боловч яг үндсэндээ бол бас надад бол бас илүү таарсан мэрэгжил байсан. Онсон яг би мэдээгүй явж байгаа ч гэсэн онсон. Тэгтээ таад маань одоо мэдээж бүх дэлхийн ертөнц гарттай чинь нээлттэй тий бүх юм аппликейшнууд ингээд бэлэн байж байгаа учраас илүү их өөртөө таньж мэдхэд бас илүү гоё боломжтой нэгдсэн байхаа гэж бодож байна. Тийм болохоор ер нь бол зоригтой нэгдүгээр ер нь зоригтой байх чинь бас зүгээр шүү дээ. Одоо би охиноос тийг зориглоно гэж бодог байхгүй. За энэ хүүхэд чадах болов гэрээсээ гарах дурггүй амар чимээгүй интроверт тий тэгээд явж байгаа. За энэ хүүхэд Америк гэдэг чинь өөрөө амар нэгц улс тий харилцаа хандлага шал өөр орчинд очино. Энэ хүүхэд яг энд очиж сурч чадах уу гэдэгт би итгэлгүй байсан л да. Өөрөө яг үнэндээ дотроо гэхдээ охиндоо хэлээгүй. Окей итгэж гин за яваад үз гэж хэлж байгаа. Тэгэнгүүт тэр хүүхэд очиод шал миний төсөөлснөөс шал өөр ингээд суралцаад үр дүн үзүүлээд ирэнгүүт бид нар ч бас хүүхдүүд айгу буруу харж байгаа эцэг эхчүүд байна шүү дээ тий. Бид нар ч бас хүүхдээ мэдэхгүй байсан биш үү гэдэг юм хүртэл ингээд харагдаж байгаа учраас зоригтой одоо ингээд явах нь бас нэг талаараа оновчтой байх шүү гэж бас хэлмээр энэ оновчтой юм шиг байх шүү гэдэг өөр төрөөс одоо мэдэрсэн мэдрэмжэл хуваалцаад байна л да. Аха манай ихтэй айгу гоё юм өөр юм талуудын мэдээлэл өгöd байхгүй. Нэгдүгээрт өөрөө те өөрийнхөө мэрэгжил сонгосон туршлага. Хоёрдугаар бүр охиныхоо буюу те ээж хүний нүдээр харсан өнцгөөсөө бас их ярьж байна. Тэгэхээр гоё байна л да. Би ихтэйгээ болохоор нөгөө өөрийнхөө юг ярина гэсэн чинь бүр даашаа бүр нөгөө охиныхоо тухай ээж хүний нүдээр өснө ярьна гэдэг маань хүүхэд залуучууд бас их сонирхолтой байгаах гэж бодож байна. Тэгээ миний туршлагаар харахад бүр 5 жил анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль сурчаад за би ерөөсөө юмч болохгүй маягийн сургуулиуд хүүхдүүд байт юм байлээ. Нэг бол бүр муйстэй маш гоё мэрэгчлэр орсорчаад 3 дугаар курсээсээ хайдаг хүүхдүүд их байт юм байлээ. Тэгэхээр тэр хугацаа бол хайран байхгүй те тэр хайран гэртээлийн мөнгө хайран мөнгө учраас бүр үнэхээр маш сайн өөрийгөө сонсгож за наандаж би энэ мэрэгчлийг суралцахын тулд 4 жил за даашаа бүр 7 жил их сургуультанд сураад номын дууг сонсож чадхааргүй мөн үү би энэ мэрэгжлийн тухай уншиж судлаад үнэхээр надад сонирхолтой байх уу гэдгээ наандаж манай хүүхдүүд бодох ёстой байна гэдгийг зүгээр миний зүгээр эргэн тойрны найз нөхөд одоо те үеийн нөхдүүдээс бол харагдсан шүү. Тэгэхээр хүүхдүүдээс тэгж хэлмээр байна те энэ лайв токийг үзэж байгаа хүүхдүүдээс өөрсдөө асуугаарай. Бас ингээд нөгөө залуучуудын байгууллага GCI гэдэг байгууллагад ажиллаа бас нэг даваа тал нь бид нар нөгөө олон улсын GCI байгууллагуудтай систрүүд болдог. Тэрннгээрээ дамжуулаад бид нар бас ингээд их сургуулиудтай бас холбогддог. Жишээ нь ихэд манай салбар байгууллага Солонгосын Монжу гэдэг хотын Хаала гэдэг Hyundai Group-ийн их сургуулийн одоо их сургуультай нэг MOU зурсан байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр Монжу гэдэг салбар байгууллага, GCI Progress гэдэг салбар байгууллага хоорондоо нийлээд нэг оюутныг Хаала их сургуульд одоо тэтгэлэгтээ сургая гэдэг. Тэгээ би тэр нөхцөлийн судалж үзээд нөгөө Хаала сургууль маань Монголд ирлээ. Тэр Хаала сургууль маань одоо яг Монголын нөгөө нэг метро гэдэг бидний одоо нөгөө мөрөөдлийн метро гэдээ яриад байгаа төсөл дээр орж ирж байгаа. Метроны одоо шүтээсийн залуучуудыг 50 залууг эхний ээлжинд метроны залуучаар бэлтгэхээр одоо шүтээстэй нийслэлтэй гэрээгээ зураад явж байгаа тийм их сургууль байгаа байхгүй юу.
Тэгээд би яг тэр өөрөө сургуульд нь очиж үзэхэд тэр метроны бүр ингээ бүх юмыг ингээ автоматжуулсан. Тэгээд бид нар тийм хүртэл метро бариулж үзүүлсэн байхгүй юу? Ингээ метроны жолооч болоход бид нар ингээ дадлага мадлага хийгээд тэгээд бид нар бодохдоо за анхны метроны жолоочийг бас Монголоос тэтгэлэгтэй бид нар явуулчвал болох юм байна гэдэг зорилтод төрөөд тэгээд энэ намар бид нар энэ 6 сар гэхэд ер нь бол шалгаруулалтаа зарлаад тэгээд 9 сард бас нэг оюутныг 100% тэтгэлэгтэйгээр хаалт их сургууль руу бас явуулахар зорж байгаа. Тэгээд бас энэ бас гой боломж олсон дээр энийг сонсож байгаа залуучууд маань тэр тэтгэлэг зарлагдах үед бас магадгүй одоо энэ фокстоор дахиж нэг ороод нэг сизон нэг нэвтрүүлэг болоод тэрний тухай мэдээлэл авахд бол би бол татгалзах зүйлгүй та бүхэндээ харамгүй бас тэр тэтгэлгийн талаар мэдээлэл солилцсноо. Тийм байна. Ямар гоё юм бэ. Тэгээд тусдаа хэдүүлээ бүр онцолж ярий тий. Тийм. Тэр маань өөрөө бас ингэж хамгийн гол нь бас нэг TOEIC сонирхолтой хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгээд солонгос хэлний сонирхолтой эсвэл TOEFL-ийн оноотой тийм хүүхдүүд байвал бид нар тэрний оноо нь өндөр байх юм бол бүр хангалттай 100% тэтгэлгийг бол бид нар амласан байгаа. Тэгэхээр бол бид нар бас хүүхдүүдээ сонгож шалгаруулад явуулчихъя гэсэн юутай байгаа. Тэстэ гоё мэдээ сонсчлоо шүү. Ястай гоё мэдээ тий. Монгол хүн амны бэлгээс аштын бэлэг гэж хизээ нэг өдөр хэдэн жилийн дараа Монгол маань Улаанбаатар маань метротой болсон. Метроныхан жолооч нь гэсэн чи яг та бүхний хэрэгжүүлж байгаа төслийн тий. Бүрийн юм явуул гэж бид нар бодсон тий. Хүмүүс маань метрого тавих юугаа судалсан байлээ лээ бас тусдаа солонгос компани яг метро тавихтар доогуур шугамшуулжийг судалсан гэдэг би хэлэхгүй. За манай Монголд ч одоо би өөрөө архитектор хүн шүү дээ. Тэгэхээр чинь би Монголын одоо энэ хот төлөвлөлт ямар чиглэл рүү яваад юу болоод өнөөдөр бид нар ингээд зүгээр ингээд тоостой шороотой дээгүүр доогуураа баг хүний явган гарцгүй газар байгаа билээ. Тийм байхад юу метро вэ гэж бодсон байхгүй яг тэр хүмүүс бас тэгж хэлсэн өөрийнхөө зүгээс би өөр ингээд ийм мэрэгчлээ нэг ингээд харсаар судал ийм болчиход байхад таад маань яаж одоо метро барина гэж юу асан бэ гэсэн чинь бүр хамгийн сүүлийн технологи хамгийн сүүлийн үеийн бүх одоо судалгаа шинжилгээгээр бид нар хийцээ энэ бол бүр ингээд батлагдсан зураг төслийн ажлынх нь бүх юм батлагдсан учраас метро баригдах нь бол одоо юу ямар ч юугүй эргэлзээгүй гэдэг хариулт өгсөн надад бас сэтгэл төрүүлсэн ахгүй юу. За бүхэл бүтэн солонгос улсын тэр бас инженерүүд бүх мэрэгчлэтнүүд ирээд ингээд судлаа шинжилээ доогуур хаанаас аль дэлгүүрийн доотлоос одоо явуулаад хааврахынд бүх судалгааг нь хийсэн байгаа бол бас боломжтой юм байна гэдэг итгэл төрсэн болохоор бас анхны метроны жолоочийг бэлтгий гэдээ бас зориод байгаа нь бас ямар гоё юм бэ. Үнэхээр гоё мэдээ. За ингээд манай Fox application-ы live talk podcast маань яг энэ цаг мөчид бидэнтэй хамт байгаа Батна, Невзион, Grace, Zizi, Мандулбэ, Чулуужав, Нүнү, OTT за бас нэг солонгос нэртэй хүн байна тий. Дүлгөөн болор Эрдэнэ ба та бүхэндээ маш их баярлалаа. Fox тий нэг хэсэг болж тий Илдээ бит хоёрын подкастыг сонсож байгаад үнэхээр их баярлалаа. За Илдээ бас та бүхэндээ маш гоё сонирхолтой мэдээллүүдийг өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. За сая бол тэтгэлэг гэдэг зүйлийн тухай ярилцсан тий. Энэ дэлхий дээр өчнөө гоё боломжууд тэтгэлгүүд байдаг. Хамгийн гол нь хилээ сурах нь л одоо оюутан залуусын чухал зүйл болчиход байгаа. Тэр Илдээгаасаа энэ хэсэгт бүгдээрээ хамтдаа тий. За гадаад хэл сурсан сонирхолтой туршлага юу байна те. За гадаад хэл сурсан за эсвэл өөр маш гоё өөртөө үүсгэсэн чадвар эзэмшсэн ч юм уу те. Гадаад хэл сурах гоё боломжуудын тухайс энэ хэсэгт ярилцъя гэж бодлоо. За гадаад хэл би өөрөө гадаад хэлний сургууль болохоор бидний бүр багаас маань л ингээл яг одоо Японы ангийн хүүхдүүд Японы хэлээр нүүдэлтэй тэгэл Япон багш нар ирж заагаал тэгэл Японд руу 3 сар ингээл ямар ч мэдэхгүй танихгүй айлд аваачаал тэгэл Монгол хүүхдгүүл сургуульд шууд маргааш өглөө нь явуулаад тийм одоо туршлагууд бол байсан. Тэгэхэд бол үнэхээр тэр хүүхэд юу ч мэдэхгүй одоо би 0 орё гэдгийг хэлхийн тулд ярихаас өөр аргагүй те. Би усууй гэдгийг илэрхийлэхийн тулд ярихаас өөр аргагүй хэмжээнд очиж бас сургадаг байсан. Бидний үед бол туршлага гэвэл тэгээ бид нар бол 3 сарын дотор Японы хэлийг бол маш сайн эзэмшээд ирдэг байсан. Одоо бол яалчгүй бүх тэг чи Японд сурно уу, Хятадд сурно уу, чи хаанд сурно уу? Ер нь бол англи хэлээр л бүх одоо тэтгэлгүүд зарлагдаж байна. Одоо бол нөгөө Common App гэдэг тусдаа аппликейшнуд бий болсон. Тэр аппликейшн дээр өөрийнхөө мэдлэг чадвар бүх юмаа оруулчихад одоо бүх сургуулиуд руу дэлхийн бүх сургуулиуд руу ингээд зэрэг явдаг болсон.
байна. Тэгээ ижлүү амар одоо бидний үе шиг захаа бичээл, имэйл бичээл, хүлээгээ ч юм уу тийм юм байхгүй болсон байна. Тэгэхээр ер нь бол англи хэл хамгийн чухал юм байна. Тэгэхээр англи хэлээ бол ерөөсөө л үзэх нь бол яалтгүй л одоо бидний номер 1 сонголт болоод байна. Станер яаж сурах боломж өчнөө байна тий. Одоо нэг фокус аппликейшн биш үү? Харин тийм. Яг ийм гоё аппликейшнуудаар сонсоод эднэрийнхээ туршлагыг хуваалцаа хоорондоо яриад ичээд санаа зовхгүй байна гэдэг бас аюул чухал. Мэдээж нөгөө би ч өөрөө амар ичимхий хүн байсан болохоор маш ичимхий байсан. Тэгэд ер нь бол хин хамаатай юм бэ? Миний л амьдрал шүү дээ. Би амьдралаа өөрөө сайхан гоё мэрэгжил эзэмшиж гэж байгаа бол тэрэндээ итгэл ичиж санаа зовх юм аа бол ардаа хийгээд 1-2 удаа гүрээсний дараа 3 дахаас нь ярьдаг юм бэлээ. Тэгэхээр одоо залуучуудаа хэлэхэд одоо англи хэл хэлэхэд миний энэ үг дур буруу ч юм уу, энэ дуудлага буруу ч юм уу, ингээл намайг ойлгохгүй юм болов ч юм уу гэж бодохгүйгээр ингээд гоё чөлөөтэй тэгээ ийм гоё аппликейшнуудыг ашиглаад суралцаас англи хэл ер нь бол номер 1 болчихлоо шүү. Одоогоор бол гэж бодож байна. Мэдээж 2 дугаарт бол их гүрэн 2 хэлээр сонирхож байгаа залуучууд зөндөө байгаа. Тэгэхээр манай Fox манаас нэлээд олон хэлээр бас юм гоё мэдлэг туршлага хичээл олгод юм байлээ. Тэгэхээр бас энэ аппликейшнуудаа ашиглаад суралцаасай гэж хүсэж байна. Баярлалаа. Харин тий манай Fox аппликейшн бол ерөөсөө ингээд нөө царай мараа харуулах нөө шаардлага бүгд нэг гоё даваа талтай юм билээ шүү дээ. Тийм заавал нөгөө яахгүйгээр яг хэдүүлэг яг одоо ярилцж байгаа шиг зүгээр лайв ток хэлбэрээр те шууд ингээд дэлхийн аль ч орны өнцөг булан бүрт байгаа хүнтэй шууд тухайн сонгосон хэлээр ингээд гоё ярилцдаг. Тэр нь үнэхээр гоё таалагдаад байгаа тийм. Тэгэхээр манай залуучууд найз нөхдөдтэй хэлээрээ те Fox аппликейшн дээрээ дэлхийн нөгөө талд байгаа одоо те хин нэг үеийн хүүхдтэйгээ шууд тухайн хэлээр Испани, Итали ямар ч үдэнтэй англи хэл зөвхөн гэлтггүй та бүхэн бас ашиглаад ярилцаараа гэж бас захиж хэлмээр байна. За их туяагаасаа бас хувь хүний зохион байгуулалт ямар ч зүйл чухал байдаг те хэл сурахад ч тэр за мэрэгчлээ эзэмшээд цаашдаа явхад ч тэр цаг ашиглалт гэдэг зүйл энд бол мэдээж нин тэргэн дурддаг те тэгээд ер нь манай их туяагийн хувьд бас цаг ашиглалтаа хэрхэн яаж төлөвлөдөг вэ өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр бас ном уншихад бас их цаг зарцуулдаг байх гэж бодож байна. Мэдээж мэдлэг боловсралтай хүмүүс заавал ном уншдаг байдаг байхгүй юу ер нь миний харж байгаагаар. За жишээлбэл одоо за хүүхдүүдээ энэ номыг одоо уншуулах зүгээр ном шүү гэдэг ч юм уу тэр тухай бас энэ хэсэгт ярилцж болох. За цаг ашиглалт чинь бол одоо тэгээд гэр бүлтэй тий миний хувьд одоо залуучуудын байгууллагын манлайлал явж байгаагийн хувьд бол цаг бол маш айгу харан байдаг. Ягаад гэхээр би одоо ажлаасаа илүү тэр одоо намайг дагж надаас одоо манлайлал хүсэж байгаа миний удирдлагын дор байгаа би 100 гаруй залуучуудыг айгүй зөв чиглүүлэх хэрэгтэй. Тэхийн тулд ингээд өдөр алга ингээд одоо бүх сарын төлөвлөгөө ихлэ гарна. Сарын төлөвлөгөөн дээр 7 хоногийн гаргана, 7 хоногоор нь тэгээд тэр хүмүүстэйгээ яаж энэ хизээ цагт уулзаж ярилцах уу гэдэг бүх хуваарууд бас гардаг л да. Тэгэхгүй бол одоо энэ нь одоо олон арга хэмжээг зохион байгуулах боломжгүй. Тэгээ одоо өдөрт бол бид нар бол дор хаяж 3 төсөл дээр би баг ингээд 7-8 үнэтэй уулзах өдрүүд гарна те. Тэгэнгүүт одоо миний тарих хүртэл өөрөө ингээд 3 сална. Одоо нэгдүгээр чи энэ төсөл, хоёрдугаар энэ төсөл гингүүт нөгөө дата мэдээллүүдэд тархиндаа суулгах гэж ингэж айгүй их цаг зав юу ордог. Одоо тархины одоо ачаал авдаг. Гэхдээ ер нь бол бүх юмыг ингээд төлөвлөөд өөрийнхөө цагийн хуурийн дагуу одоо 7 хоногийнхаа дотор өдрөө төлөвлөдөг байхгүй. За өнөөдөр би тэдээс тэдэн цагийн хооронд тийм хуралтай энэ дээр ийм юм хуралцсан. Энэ дээр би ингээд ийм мэдээллүүд өгөх ёстой гэдэг ингээд жижигэн мемори хийчихдэг. Тэнгүү тэрнийгээ харж агаад за би энийгээ ярих байсан, энийгээ тэгсэн байна, энэ ингээ хойшилсан гэдгийг ард нь нөгөө ярьсныхаа дараа бас тэмдэглэе явна. Тэгэхээр нөгөө нэг арай дараа нь эргэж хараад эндээгээ дутуу үлдээсэн биш үү? Энийгээ одоо энэ дээр оруулах юм байна гэдэг дараагийн 7 хоногийн мэдээлэл юм уу? Ингээд уулзах цаг дээр тавлаа явчихдаг гэсэн үг. Тэр ихлээр хараараа тооцоолоод тэгээд 7 хоногоороо тэгээ өдрөөрөө гаргачаар арай илүү нөгөө амар байдаг. Тэгээд манай хүүхэд залуучуудыг өнөөдрийн энэ үндсэн сэдэв буюу мэрэгжлийн эрхэн сонгохой гэдэг дээр өөрийгөө яг тэр мэрэгжлэр ажиллаад бүр 20 настай 39 настай үеийг төсөөлж бодох хэрэгтэй юм шиг байна тий. Яг тэр асуудыг би даах уу тий. Миний сэтгэл зүй үүнд бэлэн үү? Би яг тийм төрлийн сонирхолтой хүн мөн билүү гэдгийг маш сайн
бодох нь чухал юм байлээ дээ. Ихтэй тэр энэ дээр санал нийлэх бах тий. Тэрийг бол мэдээж маш сайн нөгөө өөртөө ажил гээд байгаа нь тэр ахгүй юу? Яг ингээл өөрийгөө дотоодоо чагнаад чи дараагийн 5 жил сураад төгслөө. Тэрний дараагийн жил чи мэрэгч хэрэгтэй те. Тэр мэрэгчлэрээ яг мэрэгжлийн болохын тулд дахиад 5-10 жил шаарддаг байхгүй юу? Тэгээд тэрэн дээр би ингээд мэрэгшээд илүү сайн сайжраад энэний ирээдүйн дээрээс нь миний сурж байгаа мэрэгжлийн ирээдүй хаашаа чиглэж байгаа вэ? Одоо энэ нэг юм хурдцтай мэдээлэл технологийн 900 ингээл бид нар одоо нэг өглөөс ирэхэд л маш олон янзын мэдээллүүд өөрчлөгдсөн. Маш олон юмнууд ингээд 10-гоор эргэцсэн байгаа нийгэмд байгаа учраас энэ хурдцтай нийгэм би 20 жилийн дараа 5 жилийн дараа одоо ямар шиг байдалтай байх вэ гэдгийг бас төсөөлөн бодоод тэгээд илүү өөртөө ингээд яг ингээд байгаа юм шиг хит тухайн моментод байгаа юм шиг бас төсөөлж бодоод явал бас илүү оновчтой болов уу гэж бодож байна. Тэгээд заримдаа нэг аяг угааж явахдаа ч юм уу гэр цэвэрлэж явахдаа ч юм уу ингээд мэрэгжлийн тухай боддоо шүү дээ. Би ч хамт яг тэгдэг л байхгүй. Тэгээд ямар ч үсээ эхлээд энэ аяга 100% угаач. Нэг ч одоо нөгөө толбгүй, нэг ч одоо муухай халтарынгүй тосгүй те. Нэг ч энийгээ ингээ угаач. Тэгээд бодонгууд дараа нь тэр надад яаж нөлөөлсөн бэ гэхээр юмыг уулна ингээд яг ингээ төгс хийх тийм нөгөө гүйцэтгэл сайтаж гэх юм уу? Нэг тийм юмд нөлөөлсөн. Тэгээд гэрээ цэвэрлэхдээ хүртэл амар гойд булан тохоо олгоныг харчаал ингээл нэг ч юм үлдээхгүй болоод явангууд дараа нь ажил дээр гараад тэр маань энд нэг юм үлдсэн биш үү? Энийг ингээд шорхтуулж болохгүй. Энийгээ ингээд шүүгээд бүх юмыг одоо ингээд дистаратаа ингээд бас нэг арай алдаа бахтай хийхэд нөлөөлсөн гэх юм уу? Тийм нэг сонирхол байна. Өстой чухал чанар шүү тий. Би бүр ингээд чи зүгээр аягийг ч гэсэн айгуу сайн угаагаа сурцсан байгаад дараа нь чи юу ч хийсэн яг тэр аяг угааж байгаа юм шиг л чамд нэг л юм чанартай ихгүй болохгүй гэдэг тийм одоо юу суучдаг гэх юм уу? Одоо нэг юм яс зөөж гэх юм өөрт нэг юм суучдаг юм шиг санагдсан. Тэгэхээр залуучууд яаж гисэн жижигхэн ажил хийж байгаа ч гэсэн тэрэн дээрээ яг 100% сэтгэлээ гаргаад тэгээд дараагийн жижигхэн ажил хийсэн хамаагүй яг тэр шиг сэтгэл гаргаад яваад байх юм бол цаашдаа мэрэгжил чинь эн чинь томроод мэрэгчлээ хүртэл яг тэрэн шиг эзэмших тэрэн шиг илүү ойлгох тийм юу гарч ирэх болов гэж би бас бодсон. Энд чинь яг нөгөө өөртөө итгэхтэй өөрийгөө хайрлах зан чанар. Тэгээ дээрээс нөгөө зөв хүний үйлдэл нэг бусдаас далд байсан гэсэн зөв байдаг гэдэг яг л нөгөө гоё юм тий. Энэ маш их чухал зан чанар. Ийм зан чанар хүүхэд залуучууд та бүхнийг хол явуулна гэдэгт итгэлтэй байдаг шүү гэж бас нэмж хэлье. Онцгой нэмж хэлье. Тэгээд миний хувьд болохоор бас нэг ийм боддог байхгүй юу. За зарим нэгэн хүн бүр хүнтэй бүр юм ярих ярилцахтаа санаа зовдөг ичимтэй тийм хүн байдаг. Тэгэхээр тийм хүмүүс хизээж сэтгүүлж болохгүй гэдэг шиг те. Эсвэл бүр нөгөө талдаа юу гэдэг зүгээр яг нөгөө сайн нөгөө амтан хайлна гэдэг чинь гэсэн мэрэгжил гэдэг шиг хүн болгоны сонирхол үзэл бодол таатай таагүй байдаг зүйл өөр байдаг учраас яг нөгөө өөрийгөө сонсох тэгээ ирээдүйд төсөөлөх таахгүй. За би 25 настай те 25 настай эсвэл 30 настай бодгоор л яг энэ мэрэгжлийг би сонгоод хэдэн жилийн дараа тэр ширээнээр ойд суугаад эсвэл ингээд гадуур мэдээ сурчлага аваад явхад би яг дуртай аз жаргал авах уу тэр ажлаас гэж маш их бодох хэрэгтэй юм шиг байна. Одоо нэг хүүхэд жишээлбэл манай нэг дүү гэдэг байхгүй юу? Одоо яг мандах бүртгэл их сургуулийн нэгтлэн бодох бүртгэлийн ангид сурдаг. Тэгэд өдөржингөө тоо бодож сууж байна. За би хөлтөнгөөс харж байгаа байхгүй юу? Яа чи өдөржингөө л ингээд нэг ширээнээр цугаад тооны машинд тоо бодоод ах юм. Үгүй ээ нөө уйдгартай биш гэсэн чинь үгүй шүү дээ нэ би энэ тоог бодоод 20% гараад тэрнээс тэр зүйлээс кайф авдаг гэж аахгүй. Чи би бүр ихсээр ингээд ямар уйдгартай ажиллая гэж бодоод магадгүй зарим хүмүүс бүр сэтгүүлчийн ажилстай ядаргаатай цаг наргуу балан ажил гэж боддог хүн байдаг. Тэнгүүд би эсэргээрээ би энэ ажилласаа сэтгүүлч гэдэг мэргэжлээсээ тэ маш их кайф авдаг шиг манай тэр дүү Нябогийн тэ нэгтлэн бодох ажилласаа кайф авч байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүд маань яг манай ихтвагийн хэлсэнчлэн дотоод сэтгэлээ өнгөж хараарай. Өөрийнхөө дуртай зүйлийг маш сайн одоо тэ өөрөө өөртөө ярилцаарай л гэж бас хэлмээр байгаа. Өнөөдрийн энэ ихтваа битүүрийн хэлж байгаа энэ одоо подкастны гол санаа үүнд одоо чиглэж байгаад маш их баяртай байна. Яг ижил зөвлөгөө чиглэгдэж байна гэж бас хэлмээр байна. За тэгээд үндсэн сэдв буюу мэрэгжлийн эрхийн сонгох гэдэг дээр хангалттай сайн мэдээлэл өгсөн болов уу гэж бодож байна. Тэгээд яалтч байхгүй өнөөдрийн манай зочин бол жилсээ прогресс салбар байгууллагын ерөнхийлөгч учраас танай салбар байгууллагын 2025 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн онцлог мэдээллүүдийг хүргэж болох түрүүн бас цухалт дурдсан тийм түүнээс гадна ямар гой онцлог төсөл хөтөлбөрүүд энэ жил хэрэгжиж байгаа вэ? Хэрэгжиж төлөвлөгдөж байгаа вэ? Энэ тухайс ярилцгаалаа.
Тийм энэ ташранд бас энэ сонсож байгаа залуучуудыгаа мөн цаашлаад одоо сонсох тийм залуучуудыгаа уриалахад бол энэ залуучуудын байгууллага бол бас хувийн хөгжил болоод өөрийн одоо карьерт бол асар бас өндөр нөлөөтэй байдаг. Тэгэхээр аль эрт мэдээж эрт орсон нь бол бас их хождог тийм байгууллага байгаа. Тэгээд энэ жил бид нэр Аз номхон талаан бүсийн чуулган гэж ил болгон зохион байгуулагддаг арга хэмжээг Монгол улсад 2 дахь удаага зохион байгуулах чинь өмнө нь бол 2017 онд зохион байгуулж исэн. Тухайн үед бол 2000 гаруй залуучуудыг бид нэр Улаанбаатар хотод авчираад Монгол улсыг таниулаад тэгээд тухайн үедээ бол нэг 5 сая долларыг нэг 3 хоногийн дотор одоо Монгол улсад оруулж ирсэн тийм одоо бас том чуулган болж исэн. Одоо энэ маань 2025 онд одоо 6 сарын 12-наас 15-ны хооронд Улаанбаатар хотод болно. Энд бол бас 5,000 гаруй залуучууд оролцоод тий 12 сая доллар орчим бид нар бол 3 хоногтаас эргэлдүүлэх хэмжээний тооцоол гарсан. Тэгээ энэнийхээ дагуу бас маш завгүй Монгол улсаа таниулах төсөл хэлбэр, бизнесийн харилцаа хамаарал, оюутан сурагчид те сургалтуудад яаж нөлөөлөх бүх төрөлтэй, бүх төсөл дээр ингээд хамтраад 17 салбар байгууллага хамтраад ажиллаж байгаа. Тэгээд яг манай салбарын хувьд гэх юм бол манайх бол ер нь нийгмийн салбарт бол бас нэг хэд хэдэн төсөл идэг. Тэр нь бол тэрэгцэртэй сэлэмний холбоо гэж байдаг. Монгол улсын тэрийг анхначлан одоо санаачлан байгуулад тэрэгцэртэй сэлэмний тамирчдыг одоо бэлтгээд одоо 7 жил болж байгаа хэрнээсээ Паралимпийн одоо нөгөө хороонд сая өнгөрсөн жил орлоо. Дээрээс нь Азийн наадмаас хүрэл медаль, сая бас Хонконгийн наадмаас мөнгөн медаль гэдэг ингээд тамирчид маань аваа явж байгаа. Тэгээ ер нь бас мэдээж нөгөө нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бас тусгай хэрэгцээд иргэдтэй одоо чиглэсэн ийм гоё бас төслүүдийг хэрэгжүүлдэг. Энэ төсөл маань энэ жилээс бол залуучуудын руугаа чиглэж байгаа. Одоо тэр гинцэртэй буюу одоо хөгжлийн бэрхшээлтэй залуучууд маань гэрээсээ гарах дурггүй бүгдээ нийгэмтэй харилцахаас дургуун хүрдэг болсон. Тийм болсон залуучуудыгаа илүү гоё ингээд байдлаар хураалан дуудаж бүр цаашлаад одоо олимпийн тамирчдыг чанартай залуу тамирчдыг бэлдээ гэсэн зорилготой явж байна. Бас нэг төсөл маань бол туулгалд бид нар зэвэг загсыг үржүүлдэг байгаа. Тэгээ зэвэг загсыг бол бүр 4 сард одоо Өвсгөл аймаг руугаа яваад юуг нь бариад их сүргээс нь загсаа бариад тэгээд нөгөө төрсийн шахаж гаргаад төрсийн бойжуулаад төрсийн хөөрхөн жарамхаа болгоод тэрийг одоо 7 сард бас туулгалдаа тавьж туулгалынхаа урс цэцгийг тэгээд тунгалаг байдлыг сайжруулах үүднээс тийм төсөл бас хэрэгжүүлдэг байгаа. Мөн бизнесийн одоо мэдээж залуучууд бид нар ч одоо бизнес хийж Монгол улс бас эдийн засгийн тогтвортой явж байгаа. Дээрээс нь өөрсдийн ч гэсэн амьдралын хэмжээнд бол бизнес бол маш чухал учраас бизнесийн хамааралтай одоо төслүүдийг бас ингээд хамтраад 2-3 төсөл бас зэрэгцээд явж байгаа. Тэгээ мэдээж бизнес гэдэг утгаараа одоо залуучууд маань одоохондоо нэг тийм сонирхолтой биш байх. Яг уу бас тэр Аспакийн арга хэмжээгээд Аз номхон талаан бүсийн чуулганы арга хэмжээнд мэдээж бид нар волонтеруудыг бас маш их хорь авч байгаа. Тэгээ энэ дээр одоо бас залуучууд маань мэдээлэл өгөхөд ямар нэгэн одоо ийм нийгмийн ийм Аз номхон талаан бүсийн чуулганд волонтер хийсэн тэр нөгөө нэг дата чинь дараа нөгөө нэг их сургуульд одоо аплай хийж тэтгэлэг олох чинь маш том одоо үнэтэй бас хувь нэмэр болдог. Тэгэхээр манай байгууллага дээр хурж ирээд би волонтер хийе гэхэд бид нар дуртай хүлээж аваад волонтер хийгсэн 3 хоногийн чинь дараа сертификат өгдөг. За энэ хүүхэд ийм өвгтэй ийм хүүхэд 3 хоногийн дотор 5,000 гаруй залуучууд суулсан Аз номхон талаан бүсийн чуулганд волонтер хийж ингэж оролцсон. Ийм гоё идэвхтэй оролцсон гэхээр энийгээ дараа нь сургууль руугаа авч өгөхөөр нөгөө сургуульч энэ чинь ийм гоё нийгмийн идэвхтэй залуучуудын олон улсын байгууллагыг дэмжиж ажилласан ийм хүүхэд байна гэдээ бас сэтгэлэг олгох магадлал нь өсөд явдаг. Тийм нэг зүйлт байгаа учраас залуучууд манаас энийг сонирхож оролцоосоо гэж бас хүсэхээр байна. Ямар гоё юм бэ? Өнөөдрийн сэдв мэрэгжлийн эрхэн сонгох тухай дээрээс нь үнэхээр гоё шинэлэг мэдээллүүдийг өгч чадлаа гэж харж байна. Түрүүний нөгөө хэлсэн чинь Солонгос улсад тэтгэлэгтээ суралцах Johnny Jolooch гээд дөнгөж саяны ярьсан волонтер гэдэг үнэхээр гоё мэдээлэлүүд байна. Манай JISA прогресс салбар байгууллагын албан ёсны хуудас байдаг те. Тийм тэрийг олж мэдээлэлээ манай залуучууд авах боломжтой хаа. Тэр тухай хоёлаа яриа те. Тийм мэдээлэл хаанаас авах вэ? JISA прогресс гэдэг юу байгаа? Facebook хуудас байгаа. Мөн JISA Mongolia гэдэг ер нь бол юунууд байгаа вебсайтууд байгаа. Тэндээс бас мэдээллүүдээ авч болно. Бид нар бас Aspак зориулаад аппликейшн хийсэн байгаа.
Тэр аппликейшн Aspak 2025 гэнэ 2025 байхад. За би тэрнийх нь мэдээллийг бас тусгаалan та бүхэндээ явуулчих болно. Тэгээд тэр аппликейшн руу ороод би волонтер гэдэг бас юу байгаа цэсэга тэр рүү н ороод бас волонтер хийгээд саналаа өгөөд явах боломжтой нөхцлүүд үүсэж байгаа. Тэгээд мэдээж эргээд холбогдоод фокус дээр одоо мэдээлэл үлдээж болдог байх те асуух зүйл байвал эсвэл одоо надаас асуумаар байгаа бол шууд асуух мал би контактууд өгөөд тэгээд хүмүүстэйгээ холбогдоод волонтер хийх юу ач болно. Хамтар сонгож болно гэсэн үг тий. Манай санагч байгаа залуучууд тийх шинэлэг мэдээлэл болж байгаа учраас та бүхэн маань ихтэй холбогдорой тий. Цахим хуудас руу нөрөө тий. Хоёулаа ярилцж байгаа live talk маань хадгалагдаж байгаа. Тэгээд яг энэ цаг мөчүүд хараахан сонсож амжаагүй хүүхэд залуучууд маань хадгалагдсан подкастаа найз нөхдөдөө шеэрлээд дахиад нэг одоо тий таймнаар тухтай сонсох боломжтой байгаа шүү хадгалагдаж байгаа гэдгийг хэлэхэд болох таатай байна. За ингээд ихтэй байгаа бараг 50 минут ярилцсан байна. За ер нь энд хүрээд подкастаас өндөрлөе гэж бодож байна. Тэгээ их туяагийн маань зүгээс сүүлчийн тийм ээ одоо хариулц болгоод хүүхэд залуучуудтай нэх гоё урам хайрсан гоё одоо хариултыг хэлээтэй гэж асууж байна. За тэгээ одоо би одоо нэг өөрөө ээж хүнийхээ хувьас яг ингээд ярмаар байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо нөгөө мэдээлэл айгүй өргөн болсон юм байлээ. Бидний одоо та нарын аав ээж олж чадахгүй байгаа мэдээллийг та нараа уусаа бүгдээрээ олцсон байт юм байлээ. Яг тэрншгээ ингээд уншаад судлаад судал гэхээс илүү бүх юм ингээд тэргүү технологитой холбогдчихвол би ном уншия гэсэн чинь миний номыг уншчихсан номыг бараг 10 минутанд ингээд YouTube руу маань ингээд амар гоё цэгцтэй тайлбарлаад өгдөг болчих гэдэг ч юм уу тий цаг хэмнэх ясангуяа одоогийн ийм амар хурдцтай ийм олон нөгөө мэдээлэл ирж байгаа үед чинь ингээд хурдан лимийг ойлгож авахгүй бол бид нар хоцрох гэдэг шүү дээ. Тэгэхээр ингээд тэр болгоныгаа ашиглаад та нар маань биднээс илүү мэдээлэлтэй байгаа. Тэр мэдээлэлээ өөрсдөндөө зөв буруу үнэн зөвийг ингээд өөрөө дотооддоо гоё ингээд бодож байгаа цаасан дээр бичиж байгаа өөртөөгөө ажиллаж агаад үнэхээр зөв мэрэгчлээ үнэхээр зөв газараа сонгоорой. Тэгээд явах гэж байгаа газараа бас маш сайн судалж байгаарай. Тухайн газар маань ямар онцлогтой би энд очиод амьдарч чадах юм уу чадахгүй юм уу? Энэ өөрөө миний одоо эрүүл мэндэд ч юм уу зарим хүүхдүүд маань эрүүл мэндэнд таарахгүй одоо уур амьсгалтай газар байж магадгүй ч гэдэг ч юм уу тий. Маш олон зүйлийн юмнууд байгаа учраас тэр болгоныгоо гоё судалж агаад өөртөө тавтай тухтай өөрийнхөө өсөж байгаа чадна гэж бодсон зүйлээ итгэлтэйгээр сонгоорой. Тэгээ аав ээж нар чинь бол та хэдэд бол үргэлж итгэдэг шүү. Ингээ арт чинь бол яаж ижаал дэмжчихсэн одоо наана ингээ хатуу тий чадахгүй шүү өстөнөрөө та нар тэгэрэй гэж байгаа ч гэсэн ямар нэг байдлаар хүүхэд маань ийм юм олоод ирлээ ээж аваа гэхэд ээж аав нар бол дотороо маш их баяртайгаар хүлээж авдаг шүү. Үргэлж одоо дэмжихэд бэлэн байдаг шүү гэж залуучуудаас хэлмээр байна. За маш их баярлалаа. Тэгээд дэлхийн ертөнцийн бид бүхний албан дээр байгаа юм шиг нээлттэй болсон. Яг энэ цаг мөчийн хүүхдөө Gen-Z үеийнхэн та нар бол үнэхээр гоё цаг мөчөд яг амьдарч байгаа шүү. Яг үнэхээр гоё цаг мөчөд та бүхний залуу нас, эдэр нас чи өнгөрч байгаа шүү гэж хэлхийг бол маш их хүсдэг. Тэгээд энэ удаад ч ихсээ хэлчихье гэж бодож байна. Тэгэхээр өөртөө маш их сэргэлэн байгаараа тэгээ өөртөө үнэнч байгаад үнэхээр яг өөртөө таалагдсан мэргэжлээ сонгоороо. Тэгээд манай инх туяагийн хэлснээр англи хэл бас дахин англи хэл тий. Тэр англи хэлээ маш сайн хөгжүүл сураарай гэж бас миний зүгээс нэмээд хэлчихье. За ингээд өнөөдөр бүтэн сайн өдөр тийм ээ амралтынхаа өдөр цаг заваа гаргаад тий. Өнөөдрийн манай Live Talk подкастэнд зочноор оролцоод за бараг цаг орчим те харамгүй сайхан зөвлөгөө мэдээлэл чин сэтгэлийн бөгөөд энгийн маш гоё яриа өрнүүлсэн GSI Прогресс салбар байгууллагын 2025 оны ерөнхийлөгч Энийхтэйдаа маш их баярлалаа. Ажил үйлсэнд өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөж байна. За баярлалаа. Залуучуудаа амжилт хүсье. За та бүхэндээ хамт байсанд баярлалаа. Хадгалагдсан бичлэгээс та бүхэн дэлгэрэнгүй сайхан сонсороо. Ингээд та бүхэн оройг айдахтаа тавтаа өнгөрүүлээрэ. За баяртай сонсогчдоо.